За бүгдээрээ сайн бацгаана уу? За дараагийнхаа цоошин unboxing видеогоор та бүхэнтэйгээ уулзгаж байна. За ер нь бол нэлээд удааг бас хэсэг хугацаанд unboxing видео хийгээгүй. За шоонууд маань ер нь бол жоохон ирэх гэж бодсон. За тэгэхээр энэхүү unboxing видеогоор бол нэлээд олон ер нь бол шоо цуглуулагчдад бас зориулсан. За ер нь бол илүү хурдан шоо сонирхож байгаа. За мөн онцгой бас өөртөө цуглуулгын шоонууд сонирхож байгаа хүмүүс зориулаад ер нь бол гой гой шоонуудыг тайлцуулах болно. За тэгээд бичлэг рүүгээ орцгоё. За окей. Шууд хамгийн түрүүнд за Fanshine брендийн за энэ хэдэн төрлийн шоонууд байгаа. За тэгэхээр юуны түрүүнд энэ дээр ингээд өннүүд юм бичсэн байгаа. За шоонууд маань бол ерөнхийдөө яг энэ бичлэг хийхээс 1 хоногийн өмнө ирсэн. За тэгэхээр ер нь бол 50 дээр шинээр бараг задраад удаагүй ер нь бол бараг шинээр шоонууд байгаа шүү. Ер нь яг нь unboxing видео зориулаад буцаагаад хийсэн гэж хэлж байна. За окей. Шууд эхнээс нь дараалахгүй шууд садлаад үзье. За эхнийх нь болохоор за энэ ерөөдөө skip маань бол энэ бол загвар маань бол байдаг. Гэтэ маа дээр бол баг анх удаага ярьж байгаа. Өөрөөс Chiu брендийнх өөр янз янзын брэндүүдийнх бас байдаг. Энэ болохоор Fanshine брендийн Twist Skip гэдэг ийм төрлийн одоо ерөөдөө skip shot-тай адилхан гэсэн үг. Гэхдээ бас ингээл адармаатай энэ эргэждэг нөгөө бид нар л одоо энгийн skip-ийг биелүүлээд хараад анзаардгүй болохоос ерөөдөө skip-ний бас гол эргэждэг. Тэгэхээр бас энэ ийм төрлийн одоо хэлбэртэй одоо ийм skip-ийг бас шоо цуглуулдаг хүмүүст бол бас нэлээд сонирхолтой шоо байж болох нэ. За нэг ийм шоонууд байгаа. За энэ өдрөнд бас маа дэлгүүрийн MR Puzzle Shop Zigman гэсэн вебсайтаар ороод ер нь бол хөрвүүлээд цахилаад авах боломжтой байгаа. Мөн дэлгүүр төмөр замын хамбургтгийн хойно дөрвөлрөл хотхонд бас байрлаж байгаа. За та бүхэн бас хурж ирээд илүү гоё эвлэж үзээд бас сонирхоод авах боломжтой байгаа шүү. За дараагийнх нь за бас Fanshine брендийн Barrel Cube гэдэг ухаа. За Barrel Cube. За энэ ч одоо яадаг шоо илээ. За ерөөдөө бол ингэж за энэ Fox-нд харж байна уу? Ерөөдөө бол ингэж иргэдэг. За ингээд ерөөдөө бол хэлбэр нь алдагдаад. Ер нь жоохон эвгүүд шоо шүү. За ингээд ерөөдөө 4 төрлийн өнгөтэй. За ингээд яваад шүү гэсэн үг. За ер нь бол би бол эргүүлэхээс айж гинөө. Ер нь шоо соглуулдаг те. Илүү янз янзын шоо илүүлдэг хорхотой хүмүүст бол ер нь бол гоё тохиргоо шоо. За энэ бол маа дэлгүүрийн зүгээс бол яг байнгын бас ингээд олон тоогоор те янз янзын шоонод авахгүйсэн ямар ч зүйл шоо цуглуулдаг ингээд хүүхэд багчаад ер нь шоо сонирхдаг хүмүүстэй зориулаад ядаж л ингээд шинээр шоо захиалах болгондоо шин загварын шин сенс одоо шоонуудыг бас хямд үнээр захиалахыг бодож байгаа. Энэ шууд унаад ирлээ. За энэ шоо маань болохоор за бас л нөө Chiu брендид байдаг байсан. За энийг нэсэж энэ болохоор яг нэг Lego шиг ингээд салчдаг юм байна л да. Chiu брендийн бас мат дээр бас яг энэ загвар бол Chiu брендийн байсан. Гэтэ энэ бол арай өөр Fanshine брендийн. Гэтэ энэ бол энэ ойролцоо юм байна уу? Ийм 3 цаанаа бол ийм гоё. Яг нэг цаатлын нэг цагаан биеийн харагддаг ийм бас содон хөнгөн гой цоглуулганд бас байвал чамин шоонуудын нэг. За нөгөөх нь мэдээч ийм гадаргуу нэг ийм дотгошоогоо ийм хонгорхой. Энэ болохоор ийм тэгшин дөрвөлжин гэсэн үг. За ийм төрлийн 3 шоо. Эргэлдээд бол энэ бол давгүй. Бүр амар тийм гацдаг шоо биш. Гэтэ мэдээж бол тийм амар супер хурдных бол биш. Давгүй ер нь бол цоглуулгандаа бас хажуугаар нь те гоё чимэг болгоод бас цуглуулганд нэмэрлэл гоё шоонод байна. За энэ хоёр шоо. За дараагийнх нь
За function branding чинь case group гэдэг. Бас ерөөд бас энэ дээр байгаа шиг Fisher group гэж нэрлэдэг юм билээ. Энэ бол олон янзаар нэрлэдэг. За энийг тушаад үзье. Энэний бас маа дээр нөгөө Dancing branding яг загвар харуулах тань байгаа. Одоо энэ болохоор бас арай хөнгөн, бас үнийн үед бол бас арай хямд. За тийм эргэлтэй болсон нэлээ баг хурдан шашиг зүгээр эргүүлж болохоор эргэлтэй. За мэдээж шааны хувьд бол ингээд за тэнгүүтээ тас ингээд тэгээ дахиад ингээд холигдоод явдаг ч. Ер нь бол энийг одоо хидтэй шоу гэж хэлмээр юм дээ. Яг хоо энийг одоо эвлүүлдэг хүмүүс нь бол мэдэх бах те. Яг одоо миний хувьд бол яг хоо иймэрхүү цуглуулгын шаанууд ерөөдөө эвлүүлж одоо энийг тийм төдийлөн сонирхдаггүй учраас яг хоо бас яг яаж эвлүүлдэг яг ямар шиг аргаар эвлүүлдэг юм сайн мэдэхгүй байна л та. Ер нь бол бас шаа цуглуулагчтай хөрөмжтэй. За нэг юм шаарсан байна. За эдрийг жоохон нэгж жагаад. За араас нь за YG брендинг ийм зүрхэн хэлбэртэй бас шоо ирсэн байгаа. За энэ хүү шоо маань болохоор ихэдээ бол 3-3-тай. Миний харж байгаагаар бол яг ингээд харахаар ер нь бол яг 3-тай шоо шиг. Тэгээ мөн адил одоо нөгөө mirror шоо гэдэг штэ. Mirror шоо гэрхэн яаж эвлүүлдэг тэр аргаараа ер нь бол хэлбэрээр нь харж агаад эвлүүлж нээл гэсэн үг. Ер нь бол ийм гоё чамин бас цуглуулганы бас тэ хайртай дотны хүндээ бас гоё бэлгэлэх гоё юм бэлэг байж болохоор шоо ирсэн байна. За ийм энийг бас сэтэдэ хүмүүс нэлээ өхөрлөсөн байгаа. Одоо энэ бол бас тэгтээ энэ бас ер нь бол нэг тийм олон ирээгүй цөөхөн тоогоор ирсэн. За энийг жоохон ийшээ гоё харагдах байдлаар тавьчих. За дараагийн хоёр цуглуулгын шоонууд маань бол за Singso branding. За энэ чинь юу гэдэг вүлээ? Singso branding, pentahedron, за 4-4, 5-5. За энэ хоёр бол бүр нэр амар бас л эвгүй адарматтай шаанууд байлээ дээ. Би бас өөрөө холиод бас нэг хэсэг эвлүүлэх гэж үзсэн. За дотроо ямар нэгэн дагалдах юм байхгүй байна. За энэ хоёр ингээд харахад бол ер нь бол яг жоохон хэмжээний хувьд бол ихэдээ энэ баруун талынхаа 4-тэй арай том, энэ 5-таа нь болохоор арай жижигхэн гэсэн үг. Эжнээс харахад бол ялгаагүй адилхан байна те. Юугаар ялгаатай гэхээр энэ ингээд 4 те энэ болохоор 5-тай гэсэн үг. За энэ бүр ялгаатай. За шаанууд бол бүр тийм амар бол гацамтгай бол биш. За ингээд холиод тэгээ хөндлөнгөөр бас ингээд явчихна гэсэн үг. Яа за би ч бас шаануудаа сольчих гал ер нь л айгаал. За энэ ч гэсэн адилхан. Энэ 4 нас илүү гоё хэрэгтэй юм байна. Гоё сол хэрэгтэй. Тэгээ мөн л ингэж иргэн. Яг энэ шооныхоо чанга солыг ануул энэ голынх нь болтоор нь бас нэг чангалчин суулж ин л та. За окей. Singso branding 4-4, 5-5, pentahedron гэдэг шооны загварын шоон байна. За мөн дахин хэлэхэд манай дэлгүүрийн вебсайтаар MRPass Shop Segment гэсэн сайтаар ороод бас захиалаад хургуулээд авах боломжтой байгаа шүү. За жоохон ингэсгийгээд. За дараачих нь Dancing branding. За Dancing брэнд бол ер нь бол сүүл үед нэлээ их бас хүч төрж орж байгаа. Ер нь бол бүхэл баг шаанууд дээр том шаанууд ялангуяа бас тэгэл бүхэл шаанууд дээр ийм сорнс оруулж ирэх гэж үзээд байгаа. Ер нь бол за энэ шаан болохоор Dancing branding FTO гэдэг бас ийм цагаар. За энийг маах ойлгоор ер нь бол задлцсан дэхтэй бүр хойлоод буцаа яалчгүй эвлүүлж чадахгүй болохоор буцаа ингэж шүү. За энэ ч нь болохоор ийм дагалдах ийм пүшнүүд байх шиг байна. Тэгээд энэ дотроо нь заавар юм болов. Тийм байна. Хэрхэн эвлүүлэх заавар нөх шиг байна. Бас яг хуу товч мөгөөд яг энэ энэчээс хараад за мэдээж хүү шаан маань бол ингээд бүх талаараа ер нь бол бүх газартаас орнцтой.
За одоо энэ ч одоо ямар хэлбэр гэдэг үлээ дээ. За ер нь бол гарт бол нэлээ сархан. За гадаргуу нь бол яг л ийм UV загвар шиг тийм гадаргуутай. За эргэлтийн хувьд бол нэлээ. Одоо эргэлтийн хувьд бол ингээд тэг хөндлөнгөөр бас ингэж энэ одоо бас л одоо яг ямар шооны аргачлаар ямар шатаар төстэй гэж хэлэх хэцүү л байна л да. Би бас нэг хэсэг 5 минут суугаад ивлээ үзсэн. Бас л яг нэг аргыг яг ойлгож ивлэхгүй бол ер нь бол жоохон нэлээд адармаатай юм байна. За нэг юм Dancing брендийн magnetic соронцтой FTO гэдэг загвар иржээ. За окей, энийг бас шийдээд авчи. За дараагийн загварыг за шууд энэ ч нэсгэлээ. За та бүхэн бас маа дэлгүүрийн пэйж дээрээс харсан байж магадгүй. За энэ маань болохоор за ямар нэгэн за зэнийг болохоор одоо брэнд гэхээсээ илүү ер нь бол тусгайлан зориулж одоо 3D 4D принтерээр тусгайлан зориулж юм дөрөв хавцсан дөрөвтэй mirror шоо хийсэн. За ер нь бол маа дээр бас маш цөөхөн ер нь бол нэг 3-4 ширхэгдсэн байгаа шүү. За ер нь бол хэмжээний хувьд бол одоо энгийн стандарт mirror бол одоо бараг л энэ гэсэн үг шүү дээ. Яг энэ бараг энэ хэмжээтэй гэсэн үг. Тэгэхээр одоо ийм том байх нэ. Ер нь бол 4 гэсэн 4 mirror гэдэг. За эргүүж үзэхэд бол нэлээд хөнгөн. Одоо бараг бутарч унах гэдэг юм уу. Би бас анх энийг зарлж үзчихэд ямар сул юм бэ гэсэн чинь энэ зүгээр хамгийн чанга нэг байлээ ерөөсөө голын болтон. Тэгэхээр бол ер нь бол бүр л амар хүчтэй ингэж одоо лок ап хийгээд ингээд бүр ингээд улаан цамууд юу хинтэй хүчээр эргүүлэхгүй бол ер нь бол энэ тажгүй сул эргэлттэй хурд эргэлттэй гэсэн мөр амар гацхгүй. Тэгээд ерөнхийдөө бол та нар бас дараа үзэхдээ бол ингээд яг л нөө 3D принтер хийгдсэн яг мэдэж байгаа юм л да. Бүхэл зүйлүүд нь яг ингээд тийм юу хэмжээ бүхэл цул гэх юм уу. Яг нь дотроо тийм хоос хөндөй биш. Ер нь жоохон бас хөөрхөн жинтэй. За тэгэл нөгөө mirror show ямар болдог вүлээ тэгээ тэрүүн шиг одоо ингээл хэлбэр нь алдагдаал. Ийм гэсэн үг. Тэгээ өнгөөр биш мэдээж mirror show нөгөө хэлбэрээр хэлдэг дээ. За тэрүүн шиг тэгээд хэлбэрээр хэлнэ. За нэг юм ганган шоо нэлээд урт хугацааны дараа бас уун бол авчир нэгсээр хагаад тэгэл энэ удаа гэлж ялж байна да. За дараагийн шонууд. За эдгээр шонууд маань болохоор ихэдээ бол маа дэлгүүр дээр маань бол бараг наадмын нэлээ өмнөхөн ирсэн байсан. Гэхдээ яг unboxing видео хийгээгүй. Ер нь бол нэг олонд танилцуулаагүй байсан болохоор за ер нь бол шууд ингээд задлаад танилцуулж. За энэ нь болохоор Calvin's Gate брендийн энэ юу лээ? Oscar Sloppy гэдэг юм шоо. Энэ чаас бүр элдвтэй шоо. Одоо ингээд харахад бол яг л 3 шоо шиг харагдаж байгаа мөртлөө одоо ингэнгүүтээ иш эргэхээ болж. Ингээд яг нэг тийм ингээд гацаад одоо тэнгүүтээ иш ингээд ирэх болж. Амар их нөгөө ингээд хэлбэрүүд ингээд ийм параллел одоо юу юм биш болохоор хэлбэрүүд нэг алдагдаад амар ивгүй. Гэхдээ бас зарим хүмүүс энийг бүр учрыг нь бол амар хурдалчт юм билээ. За нэг юм богинохоо хугацаанд тайлбарлаж харуулхад бол ер нь бол юм гойсон ахалтай бас одоо шаана. Одоо ингэж байгаа нөгөө паттерн хийдэг дээ. Тийм паттерн хийж болохгүй. За нэг юм садан шаана. Та нар хүмүүс дэлгүүр дээр хурж ирээд гоё сонирхоод илүүлээ үзээрэй. За араас нь за ийм за чимчээ Itastra гэдэг ийм брендинг ийм дотроо ийм шаригтай тийм бас нэг содон бас хөрхөн гоё шууд хуруулагчтай зориулсан. За энэ чинь бол ингээд бас сэлгээний ийм шаригнууд та бас аргачлууд нөх шиг байна. За тэгээд энэ одоо яах ёстой вэ гэхээр энэ улаан одоо энэ дотор нэг шариг яваад байгаа. Одоо энэ харж байна тий. Энэ. За энэ шариг маань болохоор ерөөдөө энэчнээс гараад ингээд ерөөдөө бүхэл замуудаа ингээд туулаад ингээд явсаар хагаад ерөөдөө бас энэ шоо маань иргэдэг. Тэгээ шоогоо ашиглаж эргүүлж хагаад
энэ терминалаараа ингэж буцааж одоо энэ шариг нэмгээр ингээ гарч ирдэг л гэсэн үг. Ер нь бол бас хөөрхөн сонирхолтой бас бага насны хүүхдүүдэд бас байж болохоор энэ бол нэмэх 3 насны хязгаартай бас юм шиг сонирхолтой шаа байна. Яг хэлбэр дүрс мөсөлөхгүй гол нь нөгөө шарига цэнхрээс оруулаад улаанаас гаргаж ирдэг юм байна. За дараагийн бас нэг гоё ирсэн шаа маань болохоор за Rubik's Brand-ийн Phantom шаа. За энэ хүү шааг бол маахан бол бүгдээрээ бараг харсан бах тий. Гэтэ яг би ясах хальтаа бүхэндээ харуулж игээд. За энэ хүү шааг маань бол ер нь бол ингээд гарын дулаанаар мэдрээд одоо иймэрхүү ямар нэгэн өнгөгүй байсан хар шоо маань одоо ийм тод өнгөтэй болтгоо гэсэн үг. Ер нь бол одоо жишээ нь за жишээлбэл ингээд харуулхад махаас бичлэгийг нь бол харсан баг. Жишээ нь яг хөө ингээд жоох үүрэхэд бол ингээд өнгө нь ингээд тодорж явах жишээ нэ. Хэсэг үед хагаад бүр нэлээд удаан тэр ингээд дийлүүлэхэд бол ингээд өнгө нь тодордог ч юм уу те. Одоо бол ингээд миний гар бол нэлээд бас дулаахан халуун л юм л да. Тэгэд л яг ингээд гоё халаал өнгө нь очдөг гэсэн үг. За нэг юм бас эргэлтэй үед бол энэ бол давгүй гэж юм. Зүгээр амар тийм гацдаг бол биш. Тэр Rubik's-ийн шоонуудыг бас мэддэг хүмүүс бол мэдчихэл байгаа. Ер нь ямар шоу гэдэг. За нэг юм гоё бас чамин содон шоо ирсэн байна. За одоо нөгөө хурдны шоонууд руу орохоос өмнө за нэг амар юм та нарт танилцуулъя заяа. За энэ хүү шоу болохоор бас Dancing Brand-ийн Teramix 7/7 мегамикс гэсэн. За мэдээж энийг саяхан бас уутнаас нь задлсан. Гэхдээ яг буцаад яг л шинээр unbox хийж аим шиг. Ингээ бүгдээр яг анханаас нь. За энэ нь болохоор юу юм бэ? За Dancing Brand-аас ингээд бас хөөрхөн заавар болмах шиг байна. Тэгээд Dancing Brand-ийн Megamix-ийн төрлийн Protomix ч гэх шиг энэ одоо юу ч юм те. Ийм хүү бас загварууд тийм тайлбарууд ингээл аргачлалууд бол энэ бол бүгдээр ах шиг байна уу. За тэнгуүтээ энэ бүр хамгийн гоё юм. За энэ одоо ойрхоноос заах байна. Хамгийн гоё нь ийм том ууттай цаанаасаа дагалдаж ирдэг. Йоо энэ уут мутнаас одоо барыг шооноос хэлвэтэй. Уут нь бүр амар гоё таадагдаад байхгүй нэг хөөргө авсаар гоё ингээд байж харахад хүртэл амар гоё. За энэ хүү шоо маань бол ер нь бол яг мэдээж маа дээр бол нэг тийм олон тоогоор ирдгүү. Ганц хоёр шгээл ер нь бол за авраг том. Гэхдээ авраг том гэж дээ. Одоо энэ бол ингээд 7/7 мегамикс гэсэн үг. Ер нь бол Teramix гэдэг шүү дээ. За ер нь бол ингээд бүхэл газартаа мэдээж соронцтой. За тэгэл соронцыг энэ ч одоо хэдэн сонцтой байлээ дээ. Зэрэгэлтэй хувьд бол яриад хэрэггүй зүтэй. Өөрөөс Gigamix-ыг бол илүүж үзчихсэн хүмүүс бол. Гэтэ энэ Gigamix-аас ч хүртэл амар сул хэрэгэлттэй. Яг хөө мэдээж ингээд олон жижиг нүдтэй олчихлоор нэлээ сайн анхааралтай л ингэж хийгдүүлэх юм байна л да. За болий буцаач. Ер нь бол ийм том шоо харахаараа л ер нь айдаг хөштэй. За та бүхэн ч гэсэн харж байгаах. Ер нь бол эргэлтэй өвчсөн бол ер нь бол нэлээд гоё кафетай. Нэг хөлөөд бараг өдөржингөө бараг илүүлчихээ л шоо байна. За нэг юм аврах амт ирсэн байна. За мөн бас вебсайтаас хүргүүлээд авах боломжтой шүү. За эдрийг жоохон ийшээ зэгцэлж яагаад. За одоо тэгэхээр бүгдээрнгийнх нь өгсөн үлээсэн ерөөдөө за цуглуулгын шоонууд мал бүгдээрээ ингээд ерөөдөө дуусчлаа. За одоо дараагийнхаа ерөөдөө хурдны шоонууд руугаа өөр брендийн шоонууд руу гарцгаая. За тэгэхээр хамгийн сүүлд одоо за тэгтээ яг VR бол бас 1-2 сарын өмнө гарсан. Тэгтээ манад ялчгүй бас жоон урд хил тэгэл карго марго янз янзын шалтгаанаас болоод ер нь бол нэлээд удаж ирсэн. За энэ чинь ингээд харьцуул ер нь боломжтой баг тий. За Moyu Brand-ийн WR VR гэдэг загвар ер нь бол дөрүүлээ
ирсэн манай дээр. За ер нь бол ингээд VR-ийн одоо ер нь бол нөө Моюгийн загварууд ч юм бол бүхэл төвшний одоо яг ингээд шоонууд нэг загвар дээр бүгдээрээ гаргадаг. Тэр нь бас онцлог, хүмүүст бас бүр хит үнэтэй шоу авахаас сэргийлээд өөр арай гайгүй хямдаас навдаг ч юм уу те. Ер нь бол за одоо тэнгууд энэс харахад бол VR magnetic version. За энэ болохоор magnetic UV загвар нь гадаргуун арай хялгаар гэсэн үг. За энэ болохоор 20 магниттай ball core-тай өөрөөр юм байна сэлж ball core-тай UV core гэсэн үг. За VR 3 дахь хамгийн дээдлийн загвар нь болохоор өнөөдөө 20 магниттай ball core-тай maglev-тай UV core гэсэн үг. Ер нь бол тэгэл бүхэл шин чанарыг агуулсан гэсэн үг. За бүгдээ гэс эхнээс нь за би ингэж тавьж байгаа тэгчээ. Бүгднийг хэдүүлээ гэс задлаад үзчихье. За хамгийн ихний энэ магнитик загварын энэ хайрцгийг задлаа үзчихье тэ хэдүүлээ. За энэ жишээ ер нь бол за хурдны аргачлал баг шиг байна. За энэ түлхүүр байна. Харагдаж байгаа бох тэ. За энэ түлхүүр байна. За одоо мэдээж юм карт байна. За эдрийн жоохон ишлэгээ. Тэг таран зэгстэй давна. За мэдээж одоо Moyu брендийн алдарт хайрцаг. Энэ бол нэлээ шок дөрвөлтөөс хамгаална. Ийм үнэтэй ийм хямд үнэтэй ийм хурдны шок гэж байдаг вэс юм уу ч шиг. За мэдээж за VR-ийн хувьд бол ер нь бол нэлээ өмнөх одоо нөө загвараасаа бол бас хэд хэдэн юмнууд шинжлэгдсэн. За VR одоо эдгээрийн ерөнхийдөө загварууд нь болохоор одоо эн чинь одоо тийм одоо зааж би энийг нь харуулад байна. За энгийн стандарт загвар нь болохоор ерөнхийдөө нийт 48 ширхэгтэй. За тэгээд дээрээс нь чинь 8 ширхэг юм тохиргоотой. Одоо энэ голын одоо яг л нөгөө нэг ганы нөгөө юм юу дүүлээд энэ чинь ийм тохиргоотой. За хэмжээ нь болохоор одоо нөгөө нэг стандарт хэмжээ чинь 56 гэдэг. Энэ болохоор 55.5. За жиний хувьд бол мэдээж яг стандарт загвар учраас арай хөнгөн 64 грамм жинтэйгээр гарч байгаа юм байна. За мэдээж энэ булангийн одоо нөгөө булан ингээд эргээд идэг штэ. Тийм бас ер нь бол хэр барагта булан ирэхгүй. За мэдээж энэ шооны голын хэсэг бол энэ гоё бөөрийнхий одоо цаатлын бас энэ центрийнх нь харж байгаа бох те хэсгийг. Одоо стандарт загвар гэхэд л энэ чинь бүр ингээд энэ хүртэл ингээд corner ба. За тэгээд яг сонсохоор нэг үсэгдэг шиг дээ. Та бүхэн бүгдээрээ хурж ирж хагаад эвлүүлж үзээд аваарэ. Юу нь бол би хичнээн яг гоё байна бүр нэрээ үнээр хэлэх хөггүй байна гэдсэн чинь тэгээд өнөөдөр бол нэлээд боломжийн одоо VR-ийн хамгийн бага загвар нь шүү дээ. Стандарт загвар зүгээр фрост. Одоо мэдээж л одоо нөгөө Moyu ер нь ямар ч брэнд ихтэй өмнөх одоо Viz загвараас арай илүү тий алдаага засаад арай шинчлээд гаргадаг байгаа. За энэ ч UV загвар нь байна. За ишээч. Йоо itu бараг өөрөө иргээд байгаа юм шүү. Энэ харагч нь уу. Йоо салата. Энэ жоохон чангалах миний хувьд бол арай жоохон хурдан юм байна. Одоо ер нь сүүлийн үеийн шаанууд бол бүр улам сайжраал тэгээд өнөө үед ч гэсэн улам л одоо өмнөх цагруудаас буугаал. Ер нь бол одоо нэг утас одоо жишээ нь ингээд утасны жишээгээр ярихад бол улам л нэг загварын сайжрахаар үнд ороод эсвэл чадварууд нь сайжраад байдаг шүү дээ. Гэтэ санаанд шооны хувьд бол улам л загварын сайжраал тэгтсэн л тэгээд олон загварууд гарч ирэл тэрний үнэт нь улам л
Өмнөх загваруудаас хямдхан болоо. Бас энэ яа илүүч. За мэдээж энэ жоохон тосгүй. Маюугийн шоонод тосгүй ах шиг байна. За энэ жоохон ишлүүлч. За энэ 20 майны гэдэгтэй UV code ball court. Нах одоо энэ ball court гэдэг нь одоо ер нь бол тэгэл яаж ч эргүүлж ирсэн баг хэр харагтаал бутрахгүй гэдээ ойлгочихвол болно дөө гэхгүй. За энэ дээр бол нэрээ хүссэн типээс энэ хурсан хурдаа гаргаж авах юм байна уу. Ер нь бол бас одоо яг миний хувьд бол бас л ер нь сүүлийн үед одоо яг ган уусаа мэдээж бэс жилдэг л дээ. Моюугийн одоо яг энэ views VR гэдэг загваруудад бол үнэхээр нэрээ орчоод байгаа мó. Өнөөдсөн нэлийн боломжийн тэгээд яг хэмжээ нь бол стандартаас арай 1 5 мм жижиг байдаг учраас бас арай гарт өвтөйхэн миний үед гэдэг юм бол болоод байгаа. Тэгээд өнгийн өвд ч гэсэн бол одоо ингээд тэжүү тийм амар хурц тод өнгөтэй бол биш. Яг гоё нүд нь гоё зөөлх өнгөтэй. За энэ болохоор 20 майнтай ball court UV court загвар нь байна. За эдрийг шилжиж. Суп. За энэ болохоор хамгийн сүүлийн 20 майнтай ball court maglev UV court. Мангар олон гошин та тий. За энэ бол мэдээж бүр амар талханаар сонсогдож байна. Би өсвөлдөө энэ шооныхоо хурдыг бүр гүйцэхэ байлаа. За солиот юм биш. За одоо эн чинь юу лээ? 20 магниттай, болкортой, UV coat, maglev гэдэг байна. За ер нь бол энэ хамгийн дээдлийн загвар нь болохоор ихэд 100 соронцтой. За тэгээд бас адилхан ихэд бас 8 тохиргоотой. За тэгэл одоо юу гэдэг хэмжээ нь бол мэдээж адилхан 55.5 мм. За дээрээс нь мэдээж энэ жоохон ихсэн байгаа 73 грамм. За тэгээд энэ ч одоо юу гэдэг үлээ дээ. Одоо нөгөө maglev гэдэг тийм. Ер нь бол нөгөө нэг одоо push шаардлагагүй. Ер нь соронсон тийм түлхэлтийн тийм технологитой гэж хэлж болно. Одоо ер нь бол энгийн шоо одоо яг энэ maglev шоо ер нь бол харьцуулахад мэдээж maglev шоо нь бол миний хувьд бол арай л тийм хөнгөн гой суул эргэлтэй амар хурдан эргэлтэй. Тэгээд тийм санагдав. Йоо. Би өөр хурдаа гүйцэхгүй шээ сүүл рүүгээ. Гэтэ энэ бол тийм амар нөгөө нэг контрол алдсан тийм хурд бол биш байна гэдэг байна. Бүр хитрхи амар хурдан шоонод байдаг та. Тийм болов шиг юм. Яа, солиот. За. Ер нь бол та бүхэн хамгийн түрүүнд гоё санал болгохоор шаал. Ер нь бол VR загварууд шүү зэ. Одоо ер нь сүүлийн үеийн хамгийн сүүлийн үеийн Moyu брендийн VR загвар шинэрлээ. За ер нь бол одоо бас хөөх хэдэн шоу үлдсэн байх шүү. За гэл зулч. За дараагийн загвар маань бол За Moyu брендийн бас өмнө нэг смарт шоу гаргасан. Гэхдээ тэр нас арай жоохон тийм онцгүй байсан санагдсан гэдэг байхгүй. Гэтэ одоо энэ удаагийн бүр тесрэлт хийсэн смарт шоу бол за мэдээж саяны танилцуулсан VR загварын загвар буюу AI загвар нь бүр ингээд ухаалаг уцтайгаа холбогддог гэсэн. За энийг бол одоохондоо уцтай холбож арай үзег байгаа. За ийм карт даалдаж ирж байна. За энэ дотор нь өөр нэг
нэг хэсэг юмнууд байх шиг байна. За мэдээж Apterik-тэй нэг ганц хоёр заавар ах шиг байна. За энэ ч бахан картууд, за тэгээ уцтайгаа хэрхэн холбох юм зөв эрүүл гаргачлууд байгаа ах уу. За энэ нь болохоор ийм одоо өөр дээр ингээд ийм цэнэгэлдэг. Одоо нөгөө нэг юу гэдэг вэ? Power bot гэдэг шиг ийм цэнэглээд аваа явах боломжтойгоос хөөх ийм хайрцагтайгаа ирсэн. За энэ үед бол нэрээ та нар нөгөө smart shot яг яг үндсэн shot-оогоо ер нь бол адилхан байх тохиолдол бас ховрээд нь шүү дээ. Ер нь бол энэ хурдын хувьд тий. Одоо энэний хувьд бол шүү дээ тий. Хамгийн амар нь одоо сая дөнгөж энэ баг хамгийн сүүлийн тэр нөгөө VR-ийн 20 магниттэй загвартай бүр амар адилхан заяа. Энэ хурдан хувьд бол зүгээр ярилдаггүй. За мэдээж нөгөө Chiyogan брэнд их шиг юм дотроо гэрлээсэн. За тэгээ шоогоо ол ишигээ хийгээд цэмгэлж чинь. Тэгээд өөр чинь ямар онцлогтой байлаа. За нийт чинь ихэд нийт 76 ширхэг тийм соронцтой. За мөн адил нөгөө VR-тай адилхан 8 тохируулгатай. За нэг ширхэг батарейны ашиглах хугацаа болохоор ихэд 30 цаг гэж явд юм байна. За тэгээд одоо энэ Frost-д гэхээс илүү одоо арай л тийм гоё нэг тийм хүрхэд гоё зөөлхөн мэдрэмж төрүүлдэг загварыг гадаргуу байдаг да. Энэ бол тийм гэсэн үг. Тэгээд ер нь бол илүү тийм гоё ингээд тогтвортой одоо нэг нь бол нөхцөлийг бол бүрэн хангасан. За Moyo brand-ийн ер нь smart shot сонирхож байгаа бол шууд аваарай гэж зөвлөе. Тэгээ мэдээж уцтайгаа холбогдно. За өөр ийм Moyo brand-ийн өөр нөгөө загварын smart shot-уудыг ашигладаг хүмүүстэй бол уралдана. За тэгэл өөр хичээлүүд үзнэ. Тэгэл ер нь бол бүр маш олон боломжуудтай. Дээрээс нь бүр ингээ авсаархан энийгээ ингээл цэнэглэгчтэй ингээд аваа явчихад бол ингээл цэнэглэл аваа явчих нь шүү дээ. За нэг юм супер. Энэ бол нэрээ надад маш их таалагдсан. Энэ бол тоглоомчгүй, энэ бол маш их таалагдсан. Би баг энэс баг өөрөө авд юм уу гэд бодоосож. Энэ бол ингээл энэ хайрцаг харалтай хүртэл юм гоё хайрцагтай. Энэ шиг гот шүү дээ. За окей. VR цаг урман дээд. Бас ер нь бол одоогоор эхний ээлжинд бол цөөх ирсэн байгаа шүү. За. За энийг хаашаа төрөвч. За Moyo brand-ийнхыг дуусгачлаа. За одоо өсөн хөлөөс амын дөрөв сүүлд Gan brand руу орноо. За мэдээж Gan brand-ээс бас муу адил smart чанууд бас нэлээд олон загварууд гаргасан. Мэдээж тэр дундаа 386 iCarry загварууд ер нь бол нэлээд их орж гарч ирсэн. За тэгэхээр за энийгээ хэдүүлээ нэг задлаад үзье. За мэдээж энэ дотор нөгөө push тэгээд уут тэгээд заавруудаа бол байгаа. За энийг за энэ юу ч гэсэн ер нь сая би 10-аас бол утгааргүй л дээ. За мэдээж Gan-ы нэг давуу тал нь болохоор яг их хэрэглэгч олонтой. Одоо яг smart shot ашиглаж байгаа хүмүүс бол маш олон. За тэгээ хүмүүстэй хоорондоо бааталтаж уралдана, тэгээ оноо суглуулна. За мөн хичээл үзнэ, өөрийнхөө одоо үзүүлэлтүүдээ бүгдийг нь одоо ямар үйлдэлтээр яаж удаан хийгээд хэдэн секундээр хэдэн үйлдэлээр хийж юм те. Ер нь бол тэгэл бүхэл юм харах боломжтой. За энэ хүү iCarry загвар нь болохоор энэ бол мэдээж нөгөө дотроо зайтай. За энэ хүү шинжлэгдсэн нь болохоор арай илүү урт хугацаагаар бас нэг онцлог нь болохоор урт хугацаагаар 700 цаг зайгаа барих боломжтой гэсэн тийм мэдээлэлтэй байгаа. За мэдээж дотроо бол ингээ гоё ногоон гэласад нөгөө. Юу нь бол нэг гэласна. Тэгээ яг адилхан нөгөө Cube Station гэдэг нөгөө утасныхаа аппликейшнтайгаа мэдээж холбогдно. За жиний хувьд бол арай жоохон хөнгөн болсон юм шиг санагдаж байна. За мэдээж бүр анхны нөгөө нэг iCarry бас iCarry S гэж загвар үлдээ шүү дээ. Тэрнээсээ бол арай илүү бас эргэлтийн хувьд арай илүү сайжирсан юм шиг санагдаж байна. За өнөө хувьд бол бас мэдээ ерөөдөө өмнөх хоёр загвартайгаа ер нь бол баг ойролцоод баг ялгаагүй адилхан л гэсэн үг. За эдрийг нэг жоохон ишээ тавихгүй бол.
За дараагийн загвар нь болохоор за энэ бол нэлээд жоохон бас дуусгал гэхдээ арай болоогүй. За дараагийн загвар нь болохоор GAN 251M Leaf загвар. За энэ нь болохоор манай дээр Leaf-ийн ерөөдөө нөгөө UV загвар нь байдаг. Хүмүүс бас нөгөө UV загварт нь заримдаа нөгөө дургу хүмүүс байдаг штэ. За тийм хүмүүс бас зориулж арай жоохон 2 дахь шоныхоо сонголтыг жоохон олон болгох гэдэг бас авчирсан. Мэдээж нөгөө UV биш prostate гадаргуутай гэдгээр араас хөөрхөн гоё барихад чсэн гэжгүй. Заримдаа яг нөгөө хүн болгоны л одоо нөгөө мэдрэмж тэгээд ашигладаг байдал өөр өөртөө хүний одоо нөгөө гар нь бас ингээл хөлрөхгүй янз янзын тохиолдлуудаас болоод тэр нөгөө UV загвар, prostate загварууд ярьцсангуу биеиндээ хүмүүс янз янзаар нөлөөлдөг. Тэгэхээр яг өөртөөхөө яг нөгөө гоё гартаа таарсан шоог юм уу сонгож авах зөв л дөө. За мэдээж Leaf-ийн хувьд бол ер нь бол доторх сорносны байдал бол арай илүү гэж явагддаг. Тэгээ мэдээж жоохон арай нөгөө Pro загвараас сорносны хувьд бол нэлээд жоохон хүчтэй. За мэдээж ингээд шооныхоо соронзоо тохируулж болно. Дотрын G-сэрээ бастай дагалдуулаад энэ ч шид тохируулдаг үлээ дайнасны 2-3 тохиргоотой. Яа нэг юм шаарсан байна. За 2 шоо сонирхдаг хүмүүс бол хурж ирээд илүүлээ үзээрэй. Гэтэ миний сая эргүүлж байгааг харсан хүмүүс яах вэ? Яа, сонсны үед бол аргагүй хүчтэй юм байна уу? За, окей. За мэдээж юм кейстэй тэгээ дагалдах өөр бас солих юм жийсүүдтэй дотроо бас юм уутнууд байгаа баха. Уутнуудтай. За дараагийн бас нэг содон гоё шоо маань бол за энэ багтах нь биш камерт маань. За GAN Cube-с гаргасан GAN 356ME гэдэг загварын Mi одоо юм хэд Mi гэдэг л дээ. ME л гэдэг л дээ. Загварын limited edition буюу за ийм дотроо гоё цэнхэртэй. Яа. За шооны хувьд бол за ингэж харагдаж байна. Доторх загвар нь бол ийм цэнхэр. Зөвлөлтүүд бол яриад тах юм байхгүй. Ер нь бол нэлээ 356 нөгөө нэг Maglif шоо хийсэн бол Maglif шатаа төстэй. Стандарт зүгээр 356-аас арай илүү тэжгүй хэрэгэлттэй. За мэдээж энэ дээр одоо чинь ийм дагалдах хуулга за гэдэг нь одоо юм болоо. Бас ийм заавар юмудлах шиг байна л да. Гэхдээ энийг нь задлаад явах өөрөөс дараад явах хүмүүс нь гоё өөртөө задлаад. Ийм хуулгатай юм байна. Ер нь бол баг дахиж ирэхгүй ч магадгүй. Ер нь бол нэг ганц 2 хон ширхэл бас иймэрхүү нөгөө GAN шоо цуглуулдаг хүмүүс зориулж бас maaхан онд ч бас GAN шоо цуглуулдаг хүмүүс байгаа бах тий. За энэ дотор нь мэдээж GAN-ы уут мод нөгөө дагалдах өөр тохируулагч хэрэгсэл байгаа хаа. За нэг юм бас хөөрхөн гоё ингээд хүмүүст бас биелүүлвэл бас нэлээд гоё чанар хайрцагтай юм байна. За ер нь нэлээд дуусах өгч шүү. За гэж дуусчих ер нь 40 минут болохоос өмнө дуусчихвол. За дараагийн 2 шоо маань бол ер нь бол GAN брэндээс хамгийн сүүлд гаргасан одоо ер нь бол 2024 оны хамгийн best 5 гэж хэлж болохоор GAN 562M гэдэг загварууд ирсэн. Мэдээж хоёр л ирсэн байгаа. Frosto загвар, мэдээж UV загвар гэсэн хоёр загвар ирсэн. За хоёулынгийн шууд задлаад. За ийм дотроос нь карт гарч ирж байна. За мэдээж GAN-ы нөгөө 13 дээр байдаг кейс байна. За мэдээж уут. За жижигхэн актив гох шиг байна. Ийм актив байна. За тэгээ дагалдах угсаал нөгөө мэдээж GAN-ых бол цомхон дөө дагалдаж ирнэ. Тэгээ шооны 5 шооны эвлүүлэх аргачлал баг шиг байна. За нэг нь бас ингэж зэрэг гаргачихъя. За эхлээд шууд
Frost загвар юм. Йоо, шууд инаараа. Хайрцаг нүртэл гоё баст. Яа. Оо, чиг. За бэлээ. Яа, энэ бол хайрцаг нь бол нэлээд бас гоё. Бараг хүмүүс чинь нөгөө шоноос илүүтэй хайрцаг хараад байдаг шүү дээ. Хайрцаг гоё юм биш үү гэл. За одоо энэ 5 дотоо бол нэрээ яг өдөр эргүүлж үзсэн л дээ. 5 дотоо бол нэрээ юм бол яриулдаггүй. Гэтэ минут бол яг нэг 5 илүүлдэг учраас бүр амар тийм гоё сайн эргүүлж чадахгүй л юм л да. Мэдээж уусаа би бол дэлгүүрийнхэн бүхэл одоо шоонуудыг өөр бас хүмүүсийн ямар гоё шоонууд байна те. Бүгдийг эргүүлж үзэж байгаа ямарсан Монголд байгаагаар тэдгээрээс бол мэдээж одоо хамгийн шилдэг нь бол миний хэлдгээр бол одоо ер нь бол 5 номер 1-т мэдээж орно. За би хойноос нь бол ер нь бол X-Men-ийн Honk ер нь бол орохоор байна. Саяхныг хүртэл ер нь бол Honk нэгт байсан. Зио сэлэтэ. Тийм загвар. Одоо ганиш одоо нөө сүлд 4 шаус одоо удахгүй гарах бах. За. Ер нь бол бас энэ UV загвар нь бол бас манай дээр хоёулаа ирсэн байгаа. За ерөнхийдөө энэ Frost загвар нь бол ерөнхийдөө одоо цаанаасаа суйрлуулсан ерөнхийдөө 96 сарамжтай. За бас голдоо одоо ерөнхийдөө 16 сарамжтай. За илүү одоо ерөнхий тогтворшуулах байдлаар бас нэлээ олон шинжилгэүүд хийгдсэн. Бас нэг одоо нэг ганы шоонууд төр байдаг да нэг юм одоо нэг хаалцсан Spider-Man-ий юу гэдэг үлээ дээ. Тийм зүгийн Spider-Man гэсэн л чи. Тийм зүгийн үрч гэдэг ч л одоо юу гэдэг үлээ. Тимний тийм ингээд хийтэй. Одоо нэг шооны одоо нэг тосыг илүү жоохон хуваарлаа штэ. Тослогоог илүү сайн тараах байдлаар бас юм хийтэй. За өөр чинь юу гэдэг үлээ. Ер нь бол одоо ганы 2-2-3-3 дээр ашигладаг бүхэл одоо нөгөө нэмэлт тийм одоо их үеийн шинэлэг технологиудаар бол бүгднийг одоо энэ ган 5 та шингээж өгсөн. Ер нь бол жин бол нэлийн хөнгөн. За өөр чинь жинний хувьд бол одоо энэ жин хийдэг гэж явагддаг үлээ дээ. Энэ бол мэдээ нэлийн бараг 3 таагаа ойролцоож байж болно шүү гэдэг юм. За одоо мэдээж та нарын соронзыг нь бол харж байгаа бах те. За би яг хурдан хэлж чадахгүй байх шиг байна. За юу юм хэлчихсэн. Йоо. За тийч юу ярих вэ? Одоо уусаа ер нь бол одоо үеийн яг 24 оны хувьд бол одоогийн байдлаар бол ганы 5 бол хэлээ. Хоёр ихтэй. Тос байхгүй ч юм уу. Баг жоон тос багтах шиг миний хувьд бол. Жохон нэг M1-ээсээ тусаачих бол зүгээс өмнө л. Яа. Юу ч хэлэх тань тий. За, окей. За юм ганы 5 дэжээ. За хамгийн сүүлд нь за бүхэндээ танилцуулах хамгийн сүүлийн 2 шоу бол мэдээж мөн ган брэндээс гаргасан ган 14 Maglev загварын шинжлэгдсэн загвар буюу ган 14 Pro загвар. За энэ хүү загвараас манай маа дэлгүүдэр мөн адил Frost ган 14 Pro Maglev Pro Frosted за мөн UV загварууд нь хоёулаа ирсэн байгаа. За тэгээд хамгийн хачирхалтай нь бол мэдээж ган 14 Maglev энгийн загвараас бас өнөө үед нэлээд бас арай жоохон хямдхан ирсэн. Тэрнгээр хандлаг. За өмнөх загвараас бол ер нь бол нэлээд сайлжирч ирсэн. За мэдээж одоо нөгөө нэг ган 14 Maglev дээр байдаг шиг ер нь бол 1296 ширхэг өөр тохиргоогоор тохируулах боломжтой гэдгээр давуу тал ер нь бол одоо баг энийг үүсгэх ер нь бол тохиргоотой шоо байхгүй гэсэн үг. Ер нь бол өөрийнхөө одоо гарт те
яаж хүсэж одоо за мэдээж энэ дотор одоо манайхаа ойлгомжтой байх тий. Шоны яваад шоны заавар тэгээ ганц хоёр ерөөдөө зарим юмнуудын тайлбар юмуд байгаа бах тий. Энэ бол нэг маганы шоо ашигладаг хүмүүс бол бүгд мэдж байгаа дөө. Мэдхгүй ашигладаг байсан ч гэсэн угаасаа маах үзэрээ баг сая бол энэ бол бүхэл ганы шоонууд бол бүгд адилхан. За энэ бол залж үзье. За хамгийн түрүүнд GAN 14 Magli Pro Frost загвар. За энэ загварын хувьд болоо яа ер нь бол миний хувьд GAN 14 зүгээр Magli цаг нь бол нэлээд сул хурдан эргэлттэй. Маш их TPS одоо хурд гарах зориулагдсан гэж хэлж болохоор санагдсан. Одоо энэ Magli Pro загварын хувьд бол арай жоохон тогтворцсон юм шиг санагдаж байна. Арай жоохон одоо юу гэх юм бүр хит хурдан биш гэх юм уу. За мэдээж одоо энэ GAN 14 Pro Frost загварынханд энэний жин нь болохоор ер нь бол 70 г гэж өгддөг. За соронзны ерөөдөө 6 тохиргоотой. За GSV3 гэдэг ухаа голын нөө тохиргоо. Яа авахгүй мэн. Сайхан хомс авсан ч энэ авдаггүй. За мэдээж одоо ер нь бол бутархаас одоо сэргийлсэн одоо юу гэдэг вүлээ Pro Level anti pop гэдэг л. Энэ бол тийм нөө бутархаас сэргийлсэн тийм системтэй гэж хэлж болно. Ер нь бол хэр баргийн бутархгүй гэсэн үг тийм. Хүчээр л одоо өөрөө тийм ингээд албаар хийхгүй л бол ер нь бол бутархгүй байл гэсэн үг. За ер нь бол нийтдээ 88 одоо үйлдвэрээс сөрүүлсэн 88 сорондтой. За булан ирэмгийн ерөнхийдөө 12 сорондтой. За 6 булангийн соронзны тохиргоотой. За өөр чинь 1296 одоо тохируулахтай гэсэн үг. За мөн адил одоо нөгөө нэг сая GAN 5 тадар байсанчлан ийм одоо нөгөө нэг зүгийн үүрний тийм одоо хээтэй. Юу нэг бас юм уу адил нөгөө тосоо ер нь бол нөгөө жигтгэн тарах зорилттой. Одоо энэ бол GAN брэндэд хамгийн сүүлийн одоо дэвшилтэд технологиор хийгдсэн шок гэж хэлж байна. За ер нь бол мэдээж Frost загвар, за UV загвар нь. За мэдээж одоо нөгөө Magli загвар дээр байсан шиг доороо одоо нөгөө шооныхоо түлхүүртэй за мөн солих юм соронцтойгоо ингээд шууд доороо шооныхоо хайрцаг доороо ингээд байгалдаж ирдэг. Тэрэнгээрээ онцлог. За мэдээж одоо яг төрний хэлсэнчлэн бол одоо яг энэ загварыг бол ер нь бол бүхэл одоо өөрийнхөө дуртай одоо юу гэх юм те тохиргоогоор өөрийнхөө гартаа тохируулжтэй хэр хурдан хэр соронзоо чанга хүчтэй тэгээ хурдан эргэлттэй те бүхэл юмнуудыг өөрөө тохируулах боломжтой. Ямар сандал одоо баг дэлхийн хамгийн олон тохиргоо одоо боломжит тохиргоотой шаа болох одоо тийм. За тэгээд ерөөдөө энэ хүрээд ерөөдөө unboxing видео маань өндөрлөж байна. За тэгээд бүгдээ хамгийн сүүлд нь хэлэхэд за маа дэлгүүрийн вебсайт руу бүгдээ ороод за өөрийнхөө сонирхсан шоонуудаа захиалаад сонирхсан шоонуудаа хөрвүүлээд аваарай. За мөн дэлгүүр бол өдөр болгон байнгын ажиллаж байгаа. За MR Plaza Shop гэсэн пэйж хуудас Facebook пэйж хуудас бас байнга ажиллаж байгаа. Та бүхэн өөр асууж тодруулах зүйл байвал бас дэлгүүрийн пэйж хуудас руу байнгын холбоотой чат бичлээд бас зөвлөгөө авах боломжтой. За тэгээд энэ хүрээд өнөөдөр өндөрлөж байна. Энэ бол баг энэ удаагийн бичлэгээр баг 20 гаруй 20-од шооноо танилцууллаа. За тэгээд бүгдээрээ энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд дараагийнхаа unboxing видео за өөр бас шоонуудын бичлэг хийхээр төлөвлөж байгаа. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Бүгдээрээ баяртай.